шүү дээ. Өглөөний минь. Энэ би өчигдөр айгу тэнийг юм туршсан байхгүй юу? Тэгсэн чи өглөө тэр найрлаг байдаг нас нь оруулны дадал харж байна уу та нар? Чөхөд байгаа юм биш үү? Байж. Слей. Яг нөгөө Instagram билдэр шиг харагдаад байгаа юм. Ёо. Зүгээр TikTok дээр нь яваад ахаар нь би өдөөд төрсөн чинь нэрээ ороод үрийн болчихдог шүү дээ. Яг өнөөдөр би гадагшаар гарч тийм. Мэдгэцэж нөө найзуудаа амар бамгар уралт болсон юм шиг л харагдаад. Яа гайг баха. Маялчих хэлгүй дээ 2-3 цагийн дараа одоо заяа. Өглөөний 5 цаг гарны юм бодволчихно. Би Японд ирснээс хойш ингээ ерөөсөө амралтын өдөр амар гоё унтах гэж унтаж чадгаа байж дандаа бүр тогтмол 5 гэж ширдэг зуршилтай. Болцсон хөр. Тийм болохоор өнөөдөр хэдүүлээ би яг үлсээд байна. Тийм учраас хэдүүл өнөөдөр өмнөх юм яаж идэв та. Окей, let's go. Өнөөдөр хэдүүлээ цэвээ хийж иднэ. Яг үнийг хэлбэл өмнө би влогт хийж байгаагүй. Би ямар ч хөрөг зурж чадахгүй. Гэхдээ би одоо өнөөдөр яг чинь зүгээр өөрөө хийж үзэх гээд доосонсын хааруулж чадахгүй нулаас юм хийж. Би ер нь хоолндоо амар муу. Хоолнд нэлээ муу. Японд ирээ ганцаараа амьдрах шаардлага гарсан чинь би одоо зүгээр гурс зурах шаардлагагүй будаагаар амар бөмбөгцөө хоол игээл махтай тэгээ болоо. Хөтөн усаар яах юм болов уу? Үгүй. Яаж гурил зурд юм болоо? За хэвгүй ямар ч цэвэнгээ хийж иднэ өнөөдөр заа юу. Ер нь эрэгтэй хүний хотоодн дээр нэжилдэг гэж байгаа. Тэгнэ. Гайгүй хоолнд хийж байгаа л эргүүлээ сууч юм шиг л шүү дээ. Яг бадмагч хүнтэй суучвал тий. Би бол зүгээр хаймартаа залнаа тийм хүнтэй сууж байгаа. Өө дэлгүүр л өдөр шинэ хайраа юу авах юм? Хайр бэлтээд үгүй яа. Тэр их ч тоохч юм болов. Ямар ч Японд юу тийм билээ. Их шиг яана надаас дүү байх үү. Яаж тэгэж сайн хоол хийгээд идэв. Би энд нэг өрөл зурх гэсэн юм болж байгаа. Мэдхгүй нэг юм зуурал тавьчлаа. Одоо хэдүүл энийг нухдаг байгаа даа. Та нар энэс манай ээж юу намайг хэрэгжилгүй гэсэн гарч болно л байна. Ээж намайг өөр ингээд амар юм ерөөсөө хийлүүлдэг байсан л да. Үнэхээр ээж журах яг би өөрөө суух дургүй байсан юм уу? Энэ арай хатуу болчих уу? Зөө гайгүй хөө. Одоо илтэх асуудал гарч ирнэ. Бас илтэж чадахгүй яанда. Би Японд ирээд бараг 2-3 удаа л цэв ийдсэн баг. Нэр шүү. Окей. Чачаа. Би гурил цоорч чадлаа. Finally окей. Одоо гурлаа яагаад идэв үлээ? Амраан тий. Окей, тэр хооронд идэвлээ махнагагаа ушуулнаа. Окей, энэ муу ингэж ингэж. Хань бах юм жоохон байгаа. Идэвлээ болно. За надад чинжүү байна. Сэрмэс байна. Сэрмэс сэлэрч сонгон байна. Лоом байна. Төмөсийн дайм рүүнтэй гэдэг заа юу. Энэ одоо ингээд 5 хүн баг ингээд 5 мянга. Оо. Яхара. Махны мото яла. Махны мото хайцсан бэ? Ямар сони юм бэ ч одоо. Айлах хамбан сулгаалтай хүмүүс байна юм. Оо, би гамбанцсан дээр гурлаа зурцсан шүү дээ. Ямар тэнэг. Ёо. Орон гарan болж байгаа юм байна л та. Окей, одоо хэдүүтэй махноо бэлдээ заа юу. Хоолтой
бодод орсон гэдэг би үнэндээ яг бүр 100% хоол хийж чадахгүй юм бол биш гоё. Би яг нэг гулэш үлээш гайгүй хийцдэг үс юм аа. Ээж удлаа магтаад идэг үс юм уу хийж мэдэхгүй л юм. Би өнөөдөр гулэш аягүй дуртай байсан. Та надад бүр юм чадахгүй гэж бодож байна уу? Гүйдэн дэсүүд нь би яг нэг л юм хийж чадна л да. Хоол өрөө дараалахсан. Өнөөдөр чи 27 28 гэхэрсэн. Юу гомгор. Би чинжин дээгүү дуртай. Манай ээж бас дуртай. Сойн чинжин юу гоё юм дуртай. Гэхдээ яага хүмүүстэй нөгөө байцаатай зөвхөн дургүй их юм бэ. Надад гоё санагдаад. Байцаатай зөвхөн буруу юу вэ? Би одоо анагийн дэвчээс амар идэж өчвтэй гэж бодоод шүү дээ өнөөдөр. Саач ястаа аяг гоё хоол юм хийн л юм лээ бүүмд. Цагаан сараар айлын эхнэрүүд яаж салаат малаасны тийм олон хүмүүс ингэж арилгаад идэх байна. Цагаан сар болонгод энэ айлын эхнэрүүдийн зовлон эхэлдэг байхаа гэлээ. Хоолонд аяг шазангаас ахуулаад эмхтэй хүмүүс л бүгд. Уруул гайг болцсон байна уу? Бас болоогүй байна. Гайтай юм дуслаа. Миний дуртай би одоо стужи идмээр байна. Сансан мөх идмээр байна. Стужи идэх амар хүсэж байна. Манай ээжийн дуртай болохоос би ээжийнхээ засхуу болцонд аягүй дуртай. Манай эмээ болохоор хүмүүс дотор гисгээд маяглаад байдаг. Яг нэг л дотор гисчих баярлаа. Бицэрийн символ энэ төр гоё хүмүүс яагаад Рогна төгтүүдтэй идүүлдэг юм бол идүүлдэг хүүхдүүд байт юм л. Одоо манай нэг дүү сүйтэй цээж ууж чаддаг үгүй боддоо тань. Монгол хүмүүс нүү. Гяттэй шээснүүд юм зэрэг болов шүү. Итүү нэг миний хараалыг та нар дийлхүү. Би нэр юмжиг дурны бий болоод байна. Яг уу. Хей. Тэгж болохгүй. Би энэ жил дол минь лайв үздэг бол туршлагатай болчиход шүү. Миний үзэсгэлэн төгөлдөр чад. Оюуны өндөр мэдлэг цаана атах гэж хүч байгаа штэ лалруудаа. Хар утхан туяа. Хасиг яг хэрэглээ чимэглээ яхмаа. Могацог ичийн үдмэн. Дөө. Би гэхдээ цоёнгийн гол зурж чадахгүйсэн. Би эмээтэй борцог хардаг байсан. Манай эмээ борцог харноо. Тэгээд би нөгөө гэрчтэй бүдүүн гэрчсэн. Тэнгүү тийм уурлаад. Эмээ уурлангууд жайтаа юм ирчэлтэй бүдэн бэ. Гүй эмээ одоо дөрвөл харна шүү дээ. Энэ идэж явахад үзэмж юм аа. Эсвэл тэглээдсэн чи. Хүн амьтандаа суугаж дараа нь эрэхтэй юм. Эрэхтэй үнцтэй хятаа хоолыгоо сурчлын үртэй өндөртэй. Гэтэ эмээгийн ман зөв л биш дээ. Окей, хөөрхөн гурил ямар хөөрхөн болч байна. Look. Баг заа юу. Эмээ өвөө хоёр ингээл би 10 24 ингээл цуглуулдаг юмгүй жоох юм бах та хайрцагт ийсэн. Тэгэл эмээ өвөө хоёр тэрийг тоолуулна гээл. Тэгэхэд би ёстой нэр амар болчихлоо гэдэг гэсэн шүү дээ. Мөнгө тоолуулна. Би мөнгө тоолж чаддгүйсэн мөхгүй. Би нийлүүлээ би баг 4-5 дахь хүртэл мөнгө тоолж сураагүйсэн зөв. Тэгэл би 10 төгрөгийг тоолуулна гээл. За хэд вэ миний хүү 12. За энэ араа 10 дэвсгэртээ энэ араа 20 байна. 20 дэвсгэрт 31 байна. Тэгэхээр хэд болох вэ миний биний толгой ирчих. Хэдэн төгрөг болох нөө. Нэмж чадахгүй. Тэгээд би бүр хоороо идэх. Бааж ухчих гээд идвэсэн. Имитгүй яаж бас нэг юм зурчлаа. Энэ одоо цуцаа интернетүүдээ ямар хүн вэ энэ? За гайгүй. Бритни Спирс санаад орчлоо. Хоолойгоо ирчүүлэх чинь дутаа. Бодлоод л. Сүүдэр дөнгөд нөгөө уруулны чинь балиар ингээ харагдаад байгаа хгүй. Гайгүй ч юм уу. Гайгүй. Тэгэхгүй яа на би дараа жил 20 өрлөө нөө.
шууд 27 орно гэсэн чинь амар санагдах юм. Надад ямар мэдэрч төрж байгааг ойлгохгүй л дээ. Надад яг нэг 60 үрээ 70 үрж байгаа юм шиг мэдэрч төрөө дээ. Тэр үрсэн чи ямар урд юм бэ? Би сая 16 таа байсан. Нэг иймэрхүү байхад болох байхаа. Болно. Хүмүүс цуг хоол игээд ахаар би бүр нөө плиз гэж нэмэр. Би ер нь хүнтэй цуг хоол их дургу. Яагаад гэвэл би өөрөө хоол хийж чаддаггүй болохоор нөгөө хүнээрээ байдаг ажлыг хийлгүүлсээр дуусчихгүй. Тэгээ би өөрөө хийсэн юм байхгүй. Тэгээд би ингээд хоол ингээд хийж чаддаггүй болохоор ч тэр юм уу. Хүнтэй цуг хоол ингүүд ингээд юу чигээгүй идэнэ гэдэг чи юу гэсэн үг вэ те. Тийм болохоор би ер нь хүн амттай хоол хийхээс ер нь жоохон дургүй. Би бараг шууд нүүрэн дээр нүгүүгээ хэлчихдэг. Ганцаараа л завгүй бодлож идэв тийм ээ. Яг л манай амьдарч байгаа хүмүүс намайг үнэхээр хоршиг хоол хийж чадахгүй чанхуу утга тийм идэн заяа тэгээд согтуудаа л бараг миний хоол идэн заяа. Үлссэн эрүүл үедээ хоол иддэг. Ерөөхдөө хуурслаа өссөн нэг иймэрхүү байхад би болно гэж бодоод байгаа байхгүй юу? Болох юм бол ихтчил бас нэлцээч та. Окей. Тэжүүдээ нөгөөдөг чинь болчлоо. Гэтэ энэ нэг л цөм шиг харагдахгүй нэ яг уу. Наараа энэ цөм шиг харагдаж байна уу? Нөө амт ямар болох юм бол та хийж чадахгүй л. За 20 жил өмнөхтэй анх удаа цэвэр хийж үзлээ. Let's see. Сарха. Надтаас усуу хүмүүл заргаж өгөн дээ. Ямжир дулмаа гэхгүй. Ямжир дулам шиг идтэй юм бэ. Наараагаас бол ихч байх тий. Зүгээрээ хэдүүлээ. Түлэгцэнгүй. Окей. Яа энэ нэг цөөнлөг харагдахгүй байна яах вэ? Яах вэ? За окей. Ковч зургаад харчих байна. Нара цөөн шиг харагдаж байна уу? Окей. Найзуудаа баярлалаа би хоол идлээ. Юу ч надтай өглөө хоол хийсэн баярлалаа. Thank you. Bye bye. Баярлалаа.